Сайн байцгаана уу? Scale Chanel-ийн 2 дугаар хичээлээр та бүхэнтэйгээ уулзж байна. Энэ хичээлдэр бид герман хэл дээр хэрхэн өгүүлбэр зохиох тухай үзэх болно. За ингээд хичээлдээ идэвхтэй оролцгоорой. Герман хэлний дөрмийн хэрэглээг илүү ойлгомжтойгоор тайлбарлахын тулд багш нь энд бяцхан танилцуулгыг бэлдэж өгсөн байна. За ингээд хамтдаа танилцуулга харцгаая. Герман хэлэнд нийтдээ 6 цаг байдаг ч хамгийн түгээмэл хэрэглэгдэх цаг нь одоо цаг буюу presence, өнгөрсөн цаг буюу affect, мөн бичгийн өнгөрсөн цаг буюу preteritum гэх 3 цаг байдаг байна. За тэгвэл 6 цагаас бид энэ 3 цагийг маш сайн сурснараа өдөр тутамдаа ямар ч асуудалгүйгээр чөлөөтөө харилцан ярилцах боломжтой болдог байна гэсэн үг. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бүгдээрээ энэ 3-т багтсан одоо цаг буюу presence-ийг үзэж судлах болно. За энэ цагийн онцлог нь юу гэдэг вэ гэхээр энгийн одоо цаг, энгийн үргэлжлэх цаг, мөн түнчлэн ирээдүйн цагийг илэрхийлж чаддгаараа онцлогтой байдаг байна гэсэн үг. Жишээ болгоо бүгдээр харцгаая. Ich lerne. Ich lerne гэж герман хэл дээр бичигдсэн байгаа энэ өгүүлбэрийг бүгдээрээ 3 янзаар монгол хэл дээр буулгаж болно. Хамгийн ихнийх нь харах юм бол би сурдаг. Би сурдаг. Энэ маань энгийн одоо цаг дээр бичигдсэн байна. Дараагийнх нь би сурч байна. Яг одоо сурч байгаа нөхцөлийг илэрхийлж орж ирнэ. Эсвэл би сурнаа. Ирээдүйн цагийг заагаад ороод ирж байгаа гэсэн үг. За. Тэгвэл хүүхдүүд маань бодож магадгүй л дээ. Өө ямар хэцүү юм бэ? Яаж ялгах юм бэ? Тийм үү? Ганцхан өгүүлбэр хэлчихэд монгол хэлэн дээр 3 өөр янзаар орчуулж байгаа учраас. За тэгвэл энэ маань өгүүлбэрт орж ирсэн байгаа цаг заасан үгнээсээ хамаардаг байна гэсэн үг. Жишээ нь өдөр бүр гэдэг үг орж ирснээр би өдөр бүр сурдаг гэж орчуулах юм байна. Эсвэл яг одоо гэдэг үг орж ирснээр би яг одоо сурч байгаа юм байна гэж орчуулах нь гэж. Эсвэл маргааш гэдэг ирээдүйн цагийг аль хэдийн заагаад өгчихсөн энэ үгээр бүгдээрээ ich lerne гэдгийг шууд ирээдүйн цаг руу орчуулж болох нь гэсэн үг. Би маргааш сурнаа. Би нөгөөдөр сурнаа ч гэдэг юм уу тийм үү? Гэнэ. За тэгэхээр энэ өгүүлбэр цаг зааж орж ирсэн байгаа үгнээсээ хамаарат орчуулж болдог болохоор энэ бидэнд илүү амархан мөн өөр цагуудыг тогтоохгүйгээр сурах боломжийг олгодгороо давуу тал болж өгдөг байна гэсэн үг. За багш нь чеклистийг гаргаж өгсөн байгаа. За энэ чеклистээр бүгдээрээ хичээлээ илүү дараалалт оруулж өгсөн байгаа. За бид хамгийн түрүүнд эзэн биеийг үзнэ, дараа нь үйл үгийн язгуурыг олох гэдэг хэсгийг үзнэ, дараа нь үйл үгийг хувиргах гэдэг хэсгийг үзээд хамгийн төгсгөлд нь өгүүлбэр дэх байрлал гэдэг хэсгийг үзэх нэ гэсэн үг. Окей. За тэгвэл хамгийн ихний хэсэг болсон эзэн биеийг бүгдээрээ харцгаая. За энд байгаа эзэн биеүүдийг бүгдээрээ дундуур нь хуваач. За ингээд дундуур нь хуваач. За тэгээд энэ талыг бүгдээрээ ганц тоо гэж нэрлэн гэсэн үг. Ганц тоо. За ганц тоо учраас багш нь энэ дээр ганц гэд нэг үсэг тавьж байгаа. Нэг хүн дээр дандаа ашиглаж байгаа гэсэн үг. Харин хажууд байгаа энэ хэсгийг бол олон тоо гэж нэрлэнэ. За тэгээд багш нь 2-ын тоо тавьчих. 2-ын тоо. За хамгийн ихний хэсэг болсон ганц тоо руу бүгдээрээ ороодох юм. Эзэн бие. Ганц тооны эзэн бие руугаа. За хамгийн ихний хэсэг болох би гэдэг хэсэг. Би гэдэг үг маань явж байна тийм ээ. За герман дээр биг хэлэхдээ бүгдээрээ их гэж хэлдэг байна. Буюу энийг дуудахдаа монгол хэлний их багын их шиг дуудаа явчихна гэсэн үг. Их багын их шиг. За их гэж хэлэхээр герман дээр би гэж хэлж байгаа юм шүү дээ тийм ээ. За харин чи гэж хэлэхдээ герман дээр дүү гэж хэлнэ гэсэн үг. За монгол хэлний миний дүү гэдэг тийм үү? Яг тэрэн шиг дуудах нь гэсэн үг. Дүү. За дараагийнх нь та гэдэг үг. За та маань хүндэтгэлийн хэлбэр ахна. Хүндэтгэлийн хэлбэр. Тэгээд дандаа томоор бичигддэг. Өгүүлбэрийн эхэнд байна уу, дунд байна уу, адагт байна уу хамаагүй дандаа томоор бичигддэг. За тийм учраас багш нь энэ дээр од тавиа явчихъя. Од. За томоор бичигддэг хүндэтгэлийн хэлбэрээ гэдэг утгаар нь.
За энэ дээр багш нь дахиад нэг бүлэглээд ингээд хуваачаа. За энэ хэсгийг монгол хэл дээр орчуулсан байгаа орчуулгын бүгдээр харах юм бол тэр гэж бичигдсэн байгаа. За гуруула яг ижилхэн орчуулагдсан байгаа гэсэн. Тэгсэн чинь энэ тэр гэдэг байгаа 3 өөр янзаар герман дээр бичсэн байгааг бүгдээр харж байна тийм үү? За тэгвэл энэ маань юунаас шалтгаалдаг вэ гэхээр хүйснээс шалтгаалдаг байна. Эмэгтэй, эрэгтэй, саармаг гэсэн хүйснүүдээс шалтгаалаад өөрөөр бичигддэг байна. За энийг бүгдээр хамгийн амархнаар тогтоох юм бол за энийг уншихдаа яг монголчлоод бүгдээр унших юм бол эр гэж уншин тийм үү? Эр буюу эрэгтэй хүн гэд эр гэж уншихаар байгааз. За тэгвэл эр гэж бичигчээд герман дээр дуудагдахтаа эа гэж дуудагддаг. За дуудлага хичээл үзсэн хүмүүс бол мэдж байгаа тийм ээ. За эа гэж уншаад явах нь гэсэн үг. За тэгвэл энийг зөвхөн эр хүйсэн дээр эсвэл эрэгтэй хүн дээр ашиглана гэсэн үг. Эрэгтэй хүн дээр. За дараагийн хэсэг рүү оръё. За энэ маань эмэгтэй хүн байгааз. За тэгвэл яг үнэ Z гэдгийг эмэгтэй хүн дээр ашиглана гэсэн үг. Зөвхөн эмэгтэй хүн дээр. За энэ маань дээр байгаа Z-тэй ижилхэн бичигдсэн байгааг ажиглаж байна уу? Дээр байгаа Z-тэй буюу таатай тийм ээ. За энэ хоёрын ялгаа юу гэхээр энэ хүндэтгэлийн хэлбэр гэж ойлгож байна. Энэ одоо зөвхөн тэр эмэгтэй гэж хэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хүндэтгэлийн хэлбэр маань дандаа томор бичигдгээрээ ялгарчна гэсэн үг байна. За дараагийн хэсгийг харах юм бол S буюу тэр гэдэг үг. За энийг дуудахдаа монгол хэлний эд эс гэж хэлдэг тийм ээ. Яг тэрэн шиг сэтгэж чинь гэсэн үг. Эс. Гэнэ. За ингээд тэр гэд орчуулж байна гэсэн үг. За дахиад эхнээс нь бүгдээрээ харцгаая. За эхнээс нь хараад явах юм бол би гэдгийг бүгдээрээ их багын их би гэж тогтооч. Их багын их би. За миний дүү чи гэж тогтооч бүгдээрээ. Миний дүү гэж уншина бүгдээрээ тийм ээ. Дүү чи. За дараагийнх нь дандаа томоор бичигддэг Z та гэж тогтооч. За дараагийнх нь эр гэж бичигдээд эа гэж уншигддаг тэр эрэгтэй. Дараагийнх нь жижигээр бичигддэг Z буюу тэр. Дараагийнх нь эд эс шиг S тэр гэд. Ингээд бүгдээрээ тогтоож байгаа. За энэ маань ганц тоо маань байлаа. За тэгвэл бүгдээрээ одоо олон тоо руу орцгоё. Олон тооны хэсэг рүү. За олон тоо. Хамгийн ихний хэсэг маань болохоор via гэж явж байгаа. Via. За энийг бид нар гэж орчуулж байна. За энэ голд байгаа нь би. За би. За энэ болохоор болд, энэ ануу. За тэгвэл би бас болд ануу бид нар болчих гэсэн. Тэгвэл энийг герман дээр юу гэж хэлдэг вэ гэхээр via гэж дуудах нь. Via бид нар. За дараагийнх нь та нар гэж хэлэхдээ за энэ болохоор чи. За ингээд та нар гэж хэлэхдээ герман дээр ia гэж хэлэх нь. За энэ дуудлагыг бүгдээрээ мэднэ тийм үү? За ia та нар. За тэгвэл тэд нар гэж энд байгаа надад болон чамд хамаагүй тэ тусдаа хүмүүсийг тэд нар гэж ярихдаа хэрэглэж байгаа үг маань Z байх нь. Z. За дахиад бүгдээр харцгаая. Бид нар гэж хэлэхдээ via, та нар гэж хэлэхдээ ia, тэд нар гэж хэлэхдээ Z байх нь. За бид эхний хэсэг болох эзэн биеэ сурлаа. За ингээд чек хийчихье. За дараагийн хэсэг маань болохоор үйл үгийн язгуурыг олох. За буюу юуг олох гээд байгаа юм бэ гэхээр үйл үгийн язгуурыг олох гэж байгаа гэдгийг анхаарай шүү. За юу. Үйл үгийн язгуурыг олох. За ингээд энэ хичээл рүүгээ орцгоё. За герман хэлэнд үйл үг нь ийнээр төгссөн байдаг гэж хэлж байна. Ийнээр төгссөн байдаг. За эндээс харах юм бол lernen. За энэ үг маань ийнээр төгссөн явж байна тийм ээ. Дараагийн үг маань kaufen бас ийнээр төгссөн явж байна. Gehen бас ийнээр төгссөн явж байна. За тэгэхээр герман хэлэнд байх бүх үйл үгнүүд маань ийнээр төгссөн байдаг байна.
Монгол хэлтэй харьцуулах юм бол монгол хэлэн дээр бүх үйл өгнүүд хээгээр төгссөн байдаг тийм үү? Явах, идэх, уух, унтах, тийм үү? Сурах гэх мэтлэнгээр бүх үг хээгээр төгссөн байдаг бол герман дээр ийнээр төгссөн байдаг байна. За тэгвэл хэрв бид үйл үгнээс төгсгөлд байх ийнийг хасвал үйл үгийн язгуурыг олноо гэж байна. За бидний зорилго юу вэ? Үйл үгийн язгуурыг олох тийм үү? За тэгвэл энэ дээр төгсгөлд байгаа энэ шараар тэмдэглэсэн байгаа ийнүүдийг хасчихал юм бол язгуур нь гараад ирж байна гэсэн үг. Тэгэхээр маш амархан байх нь шүү дээ, тийм ээ. За жишээ болгож татсан энэ 3 үйл үгний язгуурууд нь энэ доор бичигдсэн байна. Lern, Kauf, Geh. За ингээд ийнүүдийг хасаад язгууруудыг гаргаад ирсэн байгаа гэсэн үг. За багш нь энэ дээр дасгал ажил болгоод та нарт 10 үг бэлдсэн байгаа. 10 үйл үг. Ардаа монгол орчуулгатайгаа. За та нар бичлэгээ паузалж агаад энэ 10 үгний язгуурыг нь бичээрэй. За тэгээд бүгдээрээ хичээлээ үргэлжлүүлээд орцгоё. За язгууруудаа олсон байх гэж найдаж байна. Бүгдээрээ тэгвэл шалгаад явах уу. За хамгийн эхний хэсгийн язгуурыг бүгдээр харъя. Wohnen гэж уншина. Wohnen амьдрах гэдэг үгний язгуур wohn. Яг үнэ. Олсон байх гэж найдаж байна. Дараагийнх нь heißen гэдэг үг байгаа. Нэрлэгдэх. За энэний язгуур heiß. Яг үнэ. Дараагийн үг маань kommen гэдэг үг. Ирэх гэдэг үйл үг маань. За энэний язгуур kommen. Kom энэжүүлэг kom гэдэг үг чинь байна. Зэгүүд дараагийнх нь lernen гэдэг үгний язгуур маань lern. Зэгүүд дараагийнх нь trinken гэдэг үгний язгуур trink. Яг үнэ. Дараагийнх нь gehen гэдэг үгний язгуур geh. Өмнөх жишээн дээр гарч ирсэн тийм ээ. За долоодох нь studieren буюу за энийг монгол хэлэн дээр сурах гэж орчуулж болно. Гэхдээ их сургууль сурах гэдгээр ерөнхийдөө ойлгож явах хэрэгтэй шүү гэн. За яг гэвэл бид нарт энэ дээр 2 сурах байна тийм ээ. Сурах гэд. За студийг зөвхөн их сургууль дээр ашиглана гэж тогтоох нь гэсэн үг. За тэгэхээр энэний язгуур маань studier гэдэг үг чинь гараад ирж байна гэсэн үг. Studier гэж бас хэлж болно. За 8-ыг харах юм бол fahren гэдэг үг маань fahren. За энэний язгуур fahr байгаа. Fahr. Дараагийнх нь arbeiten гэдэг үгний язгуур arbeit. Arbeit. За дараагийнх нь fragen буюу асуух гэдэг үгний язгуур маань frag гэдэг үг чинь явж байгаа. За багш нь энэ дээр онцлоод нэг хідэн үгэн дээр тайлбар хийе явчих. За сурах гэдэг дээр сая багш нь ярьсан тийм үү? Хоёулаа сурах гэж монгол хэлэн дээр орчуулагдах хэдий ч гэсэн studieren гэдгийг их сургуульд ашиглана гэж энэ дээр бичсэн байгаа. За дараагийнх маань юу вэ гэхээр явах гэдэг үг. За эндээс харах юм бол 2 явах явж байгаа. 2 явах. Монгол хэлэн дээр хоёулангийн явах гэж шууд орчуулчих болно. Гэхдээ герман дээр ялгаа гарч ирдэг нь юу вэ гэхээр gen гэдгийг хөлөөрөө явж байгаа нөхцөлд ашиглана. Fahren гэдгийг тээврийн хэрэгслээр явж байгаа нөхцөлд ашигладаг байна гэсэн үг. За. Окей. За тэгвэл бүгдээрээ дараагийнхаа хэсэг рүү орцгоё. За бид эзэн биеийг чеклцэн явж байгаа. За тэгвэл саяны үдсэн үйл үгийн язгуурыг олох хэсгийг та нар маань сайн ойлгосон байх гэж найдаж байна. За энийг бүгдээрээ тэгвэл чеклжээ. Дараагийн хэсэг маань үйл үгийг хувиргах хэсэг байгаа. За ингээд хичээлд орцгоё. Үйл үгийг хувиргах. За өгүүлбэрт үйл үгийн төгсгөл нь эзэн биеэсээ хамаарч хувирдаг. За дахиад уншъя. Өгүүлбэрт үйл үгийн төгсгөл нь эзэн биеэсээ хамаарч хувирдаг. За жишээ татаад бүгдээрээ нэг өгүүлбэр бичгээд үзье монгол хэлэн дээр. За би сурдаг. За би сурдаг. За тэгвэл чи сурдаг гэд хэлье. Чи сурдаг.
За чи сурдаг. Монгол хэлэн дээр өгүүлбэрээ харах юм бол би чи гэдэг өөр эзэн биеуд байгаа ч гэсэн бидний энэ дээр харж байгаа сурдаг гэдэг үг маань өөрчлөгдөөгүй байгааг бүгдээр харж болно гэсэн үг. Өөрчлөгдөөгүй байгаа. Сурдаг. Яг хэвэндээ байгаа гэсэн үг. Тэгэхээр монгол хэлний хувьд бол бидний үйл үг маань эзэн биеэсээ хамаарч хувирдаг байна. Харин герман хэлэн дээр яадаг вэ гэхээр үйл үгийн төгсгөл гээд байгаа. За төгсгөл гээд байгаа энэ төгсгөлийг нь эзэн биеэсээ хамаарад хувирдаг гэсэн дүрм энэ дээр гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр монгол хэлнээс маань өөр байх нь байна. Тэгвэл яаж хувирдсан бэ гэхээр үүний тулд бүгдээрээ үйл үгийнхээ үндсэн язгуур буюу бүгдээрээ язгуурын сая олж сурсан тийм ээ. Язгуурын үндсэн язгуур дээр нь тохирох дагаврыг залгаж өгдөг байна гэсэн үг. За тэгвэл олсон язгуур дээрээ дагавар залгаж өгжээж бид хувираад байна гэж ярих нь гэсэн үг. Окей. За тэгвэл ямар дагаврууд залгаж өгөх талаар одоо бүгдээрээ үзье. За энд бидний эзэн бие байна. Бүгдээрээ хамтдаа уншаад явцгаая. Ich би гэдэг үг чивж байна. Ich дүү. За миний дүү гэж бүгдээрээ зээжилсэн тийм үү? Дүү буюу чи. За энэ дээр харагдж байгаа EASS монгол хэлэн дээр тэр гэж орчуулагдаад явдаг гэж багш нь хэлж байсан. За энэ гурвыг хамтд нь бичсэн байгаа. Яагаад вэ гэвэл энэ гур маань гуруула яг ижилхэн хувирдаг учраас. Яг ижилхэн хувирлыг авдаг учраас гуруулыг нь хамтд нь бичээд өгсөн байгаа. За дараагийнх нь wir бид нар, ihr та нар, sie тэд нар. За энд бидний том sie буюу хүндтгэлийн хэлбэрч явж байна тийм ээ. Та гэдэг хэлбэрч байна. Sie гэнэ. За тэгвэл дөрмийн дагуу эзэн бие нь үйл үгээ хувиргадаг гэж хэлжсэн. За тэгээд хувиргахдаа язгуур дээрээ тохирох дагаврыг залгадаг гэсэн. За тэгвэл язгуураа гаргаад ирэх бүгдээрээ язгуур маань lernen гэдэг үгний язгуур маань lernen гэдэг язгуур байна тийм үү? Ямар үгний язгуур вэ? Яг үнэ сурах гэдэг үйл үгний чи язгуур тийм үү? За тэгвэл энэ язгуур дээр нэмдэг нь энд бидний дагаврууд маань. За эдгээр дагаврууд маань ихтэр үйл үг маань төгсгөл авна. Дүү буюу чи дээр үйл үг маань ст төгсгөл авна гэсэн дагаврууд байгаа гэсэн үг байна. За тэгэхээр энийг бүгдээ яаж харах вэ гэхээр их гээд дараа нь lernen гэдэг маань төгсгөл авна гэж ойлгох нь гэсэн үг. Окей. За өгүүлбэрээ бичээд үзье. Ich lerne гэдэг язгуур дээрээ эг залгаад өчнө. За ich lerne. Жишээн дээр гарч ирж байсан өгүүлбэр байна тийм үү? Ich lerne гэхээр би сурдаг, эсвэл сурч байна гэж орчуулна. Эсвэл сурна гэж орчуулна гэсэн тийм. За ich lerne. За дараагийнх нарыг дүү дээр du lernst буюу du lernst. Du lernst. За ингээд чи сурдаг гэдэг өгүүлбэр чинь гараад ирж байгаа гэсэн үг. За дараагийнх нь EASS буюу тэр гэж орчуулагдана. маань тэр эрэхтэй, Z маань тэр эмэгтэй, S маань тэр. За тэр сурдаг гэж хэлэхдээ lernen гэдэг язгуур дээр T авч хэлдэг байна. Lernt болчих нь. Lernt. Энийг бүлэглээд ойлгочвол илүү амархан. Бүлэглээд. Ich, du, sie, esig. Энийг. За их дээр авдаг, дүү дээр S авдаг, sie, S дээр T авдаг гэд сурчвал илүү амархан байх баг. За энийг бүгдээрээ ганц тоо гэж тогтооно. Ганц тоон дээр ингэж хувирдаг гэж. За доор байгаа хэсгийг бүгдээрээ харъя. Wir буюу бид нар гэдэг дээр бид нар сурдаг гэж ичгтэй хэрхэн бичсэн байгааг. Wir эзэн би lernen гэдэг язгуур дээр en авсан байгаа. Тэгээд lernen гэдэг wir lernen гэж бичигдсэн байгаа гэсэн үг. За бүгдээрээ lernen гэдэг язгуураа бодох юм бол язгуурыг гаргаж ирэхдээ en ардталтай байгаа en-ийг хасаадсэн тийм үү? Тэгсэн чи одоо en нэмж өгöd байгаа гэсэн үг.
За тэгэхээр эндээс харах юм бол бид үүлэг хувирахгүй байна гэж тогтоож болно гэсэн үг. Үүлэг хувирахгүй байна. Яа гэвэл EN гэдэг төгсгөлийн авчаад одоо буцаа залгачлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр via дээр үүлэг хувирдаггүй гэж тогтоох нь. Үүлэг хувирдаггүй. За, ia буюу та нар дээр яасан байгаа гэхээр ia lernen гэчээд Т авцсан явж байгаа. Тийм ээ? Ia lernt. Та нар сурдаг. За, хамтдаа бичээ. Ia lernt. Та нар сурдаг. За, sie буюу тэд нар дээр яасан бэ? Sie lernen. Бас en авсан байна. Тэгэхээр мөн адил хувирдаггүй гэж бүгдээрээ тогт. Sie lernen. Тэд нар сурдаг. За, тэгэхээр via-тайгаа яг ижилхэн бас хувирдаг байх нь тийм ээ. Дараагийнх нь харъя. Та гэдэг хүнддэтгэлийн хэлбэр дээр lernen гэдэг язгуур маань мөн адил en авч явдаг байх нь. За, та сурдаг. Sie lernen. За, та сурдаг мөн ижилхэн бичигдэх нь тийм ээ. Окей. За, тэгвэл энийг бүгдээрээ бүлэглээд сурчих нь. За. Genau. За, энийг бүгдээрээ бүлгэлчих нь. За, тэгээд энийг олон тоо гэж бүлэглэж тогтоогоод энэ дээр юу гэж яах вэ гэхээр тогтоох вэ гэхээр зөвхөн ia дээр яах нь үүлэг Т төгсгөл авна. Харин бусад дээр нь дандаа en төгсгөл авна гэж тогтоох нь гэсэн үг. За, тэгэхээр энэ дээр од тавьчих тийм ээ. За, энийг дахиад эхнээс нь бүгдээр нэг давтъя. Эхтэр төгсгөл, дүүдээр ст төгсгөл, s дээр Т төгсгөл авна. За, энэ маань ганц тоо буюу 1 гэд бичжээ. Via, ia, sie. За, эднэрийг бүгдээрээ олон тоороо оруулчихна. Яагаад та гэдгийг өмнөх дээр одоо ганц тоороо багш нь бичээдсэн хэрнээ энэ хувирал дээр яагаад олон тоороо оруулчих гэхээр олон тоотой ижилхэн хувирж байгаа болохоор тэгж байгаа шүү. За яа, түүнээс бол энэ маань олон тоо биш юм. Энэ багш нь дасгал ажил бэлдсэн байгаа. Хамгийн ихний үглэг маань kaufen буюу худалдаж авах гэдэг үглэг. Дараагийнх нь trinken уух, дараа нь wohnen гэдэг 3 үйл явж байна. За, энэ 3 үйлүүгэн дээр бүгдээрээ хувиргалт хийгээд эзэн биеүүд дээрээ хамтдаа хувиргаад явцгаая. Үүн дээр бидний анхаарах зүйл юу гэдэг вэ гэхээр энэ 3 үйлүүгийн язгуурыг бүгдээрээ олох ёстой. За, kaufen гэдэг үйлүүгний язгуур kauf яг үнэ. За, trinken гэдэг үйлүүгний язгуур trink. Wohnen гэдэг үйлүүгний язгуур wohn яг үнэ. За, тэгвэл ихтэр үйл өгний язгуур ямар дагавар авдаг вүлээ гэдгээ санана гэсэн үг. Ямар дагавар авдаг вүлээ? Яг үнэ. За, тэгээд их kaufe болно гэсэн үг. За, ямар өгүүлбэр зохиож вэ гэхээр би худалдаж авдаг. Эсвэл би худалдаж авч байна гэсэн өгүүлбэр зохиож чинь бүгдээрээ. Дараагийнх нь du kaufst. Яг үнэ. Дараагийнх нь тэр эрэхтэй худалдаж авдаг гэхдээ du kauft. Kauft. Дараагийнх нь бид нэр худалдаж авдаг wir kaufen. Дараагийнх нь ihr kauft. Дараагийнх нь тэд нэр худалдаж авдаг гэхдээ sie kaufen. Яг үнэ. За, бичлэгээ төр паузалж агаад trinken болоод wohnen хоёр дээр дэвтэр дээр дасгал ажиллаа хийгээд үзээрэй. За, хамтдаа шалгацгаая. Би уудаг гэж хэлэхдээ ich trinke. Чи уудаг гэж хэлэхдээ du trinkst. Тэр эмэгтэй уудаг гэж хэлэхдээ sie trinkt. Бид нар уудаг гэж хэлэхдээ wir trinken. Та нар уудаг гэж хэлэхдээ ihr trinkt. За, тэд нар уудаг гэж хэлэхдээ sie trinken. Sehr gut. За, одоо wohnen гэдэг рүү оръё. Би амьдардаг. Ich wohne. Дараагийнх нь du wohnst. Дараагийнх нь wohnt. Дараагийнх нь wir
wohnen, дараагийнх нь ihr wohnt, дараагийнх нь sie wohnen. За бүгдийг нь сайсан байх гэж найдаж байна. За ингээд бүгдээрээ дараагийнхаа хэсэг рүү орцгоё. За чеклист руугээ бүгдээрээ оръё. Эзэн биеийг бүгдээрээ чек хэлсэн байгаа. Үйл үгийн язгуурыг олохыг чек хэлсэн байгаа. Үйл үгийн хувирлыг бид бас тогтоосон. Одоо хамгийн сүүлчийн хэлбэр болох өгүүлбэр дэх байрлал буюу өгүүлбэрийн бүтцийг бүгдээрээ энэ дээр үзэн гэсэн үг. Эзэн бие хаана барилж явдаг, үйл үг хаана барилж явдаг гэх мэтчлэнгээр. Эзэн биеуд нь өгүүлбэрийн 1 эсвэл 3 дугаар байранд байрладаг. За эндээс харах юм бол бидний эзэн бие гэдсэн их, дүү, sie, эсүүд маань яах нь өгүүлбэрт 1 эсвэл 3 дугаар байранд байрлаж явдаг байна гэсэн үг. За юугаар ялгаатай бэ гэхээр хэрвээ эзэн бие чухал байгаа нөхцөлд 1-р байранд оруулаад тавьчихна гэсэн үг. Чухал байгаа нөхцөл 1-р байранд оруулаад хэрвээ цаг хугацаа ч юм уу тэр объект маань чухал байгаа нөхцөлд эзэн бие 3 руу шилжиж орж болдог байна гэсэн үг. За тэгвэл үйл үг маань хэдгээр байранд явдаг вэ гэхээр 2 дугаар байранд явдаг байна. 2 дугаар байранд. За энийг бүр хадаасаар одоо хан дээр хадж байгаа юм шиг тогтоочихно гэсэн үг бүгдээрээ. Үйл үг 2 дугаар байранд байрлана гэд. Яагаад багш нь ингэж хэлж байгаа юм бэ гэхээр энэ маань монгол хэлнээс өөр юм. За одоо багш навчийн тайлбарлаад энэ дээр харуулъя. Монгол хэлэн дээр яадаг вэ гэхээр үйл үг маань төгсгөлд байрлан явдаг. За эндээс харах юм бол би герман хэл сурдаг гэж хэлэхдээ сурдаг гэдэг байгаа үйл үг маань өгүүлбэрийн төгсгөлд байрлсан байгааг бид нэр эндээс харж байна. Тийм үү? За төгсгөлд байрлсан явж байгаа. Бид нар цай ууж байна. За ууж байна гэдэг байгаа үг маань ч гэсэн төгсгөлд байрлан явсан байгаа. Тэгэхээр энэ маань монгол хэлнээс өөр байдаг учраас багш нь үйл үг 2 дугаар байранд байрлана гэж хадаасаар ханд хадж байгаа юм шиг тархиндаа тогтоож авна гэж хэлж байгаа юм шүү. За юу. Окей. За тэгвэл бүгдээрээ хамтдаа өгүүлбэрээ зохиогоод үзье. За герман хэлийг Deutsch гэж хэлдэг байна. Харин цайг Tee гэж хэлдэг байна. За хамтдаа өгүүлбэрээ зохиогоод бичье. За би гэхийг бүгдээрээ юу гэж бичнэ гэлээ? Би. Их яг үнэ. За 2 дугаар байранд юу байрлана гэлээ? Үйл үг байрлана гэсэн. Яг үнэ. За сурдаг гэдэг үгийг бүгдээрээ lernen гэж бичнэ тийм үү? Язгуурын lernen. За үүн дээрээ төгсгөлөө дагавраа залгаад өгчнө. Их дээр авах ёстой. Ich lerne. За одоо тэгвэл дараа нь юу орж ирэх вэ гэхээр герман хэл гэдэг маань ороод ирнэ. Deutsch. Ингээд би герман хэл сурдаг гэдэг өгүүлбэр чинь гараад ирж байна гэсэн үг. За эндээс бүгдээр харах юм бол их гэдэг маань бидний эзэн бие чи явж байгаа. Дараагийнх нь сурдаг гэдэг үйл үг маань lernen явж байгаа. За тэгээд Deutsch гэдэг маань бидний герман хэл буюу объектын дээр явж байгаа гэсэн үг. Гэнэ. За эндээс харах юм бол монгол хэлнээс маань нэлийн өөр байгаа гэж хэлж болно шүү гэх. За дараагийн хэсгийг бүгдээр харъя. Бид нар цай ууж байна. За бид нарыг герман дээр юу гэж хэлдэг вүлээ? Яг үнэ. Wir. За ууж байна буюу уух гэдэг үйл үг. Trinken. За good. Ийн төгсгөл авч явна. Яагаад гэвэл олон тоон дээр хувирдаггүй гэж үзсэн тийм ээ. За цайг энэ доор бичсэн байна. Wir trinken Tee. Бид нэр цай ууж байна. За бид нар гэдэг маань wir. Дараагийнх нь ууж байна гэдэг үг маань trinken. За тэгээд цай гэдэг үг маань Tee гэдэг үгчээр явж байгаа. За хамтдаа уншицгаая. Ich lerne Deutsch. Би герман хэл сурдаг. Дараагийнх нь wir trinken Tee. Хичээл маань энд хүрээд дуусж байна. Та нар маань Skill Schnell-тэй хамт анхныхаа өгүүлбэрээ зохиож, амжилттай зохиож чадсан байхаа гэж найдаж байна. Дасгал ажил дээр оруулж өгсөн 10 үгийг ашиглаад комент хэсэгт өгүүлбэр зохиогоод бичээд явуулаарай.
За ингээд бүгдээрээ дараагийнхаа хичээл дээр уулзцаая. Баяр таа.